Хэрвээ дүүчин бизнес эхлэх чинь чи яг юм өрхийн өөр юм байж бол өрхийн бизнес эхлэх чинь чи юу гэж зөвлөх вэ? Одоо нэг доорож нэг би одоо энд ажиллаулаа гэхэд тог могны асуудал үүсгэхэд бол шал дэмий банкнаас зээл авлаа, инглээ тэглээ гээл асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр тууштай зүтгөөд байвал ямцсан амжилтанд хүрэх юм байна. Үт юм байна. Тэгэхээр тууштай зөрөгтэй байгаараа л хэлээ да. Сайн байцгаана уу? Завгүй Боргол влогийнхаа энэ удаагийн дугаараар үлзэт ирээд байна. Нэг маш сонирхолтой өрхийн бизнес эрхлэлтийг залуутай та бүхнийг уулзуулцгаая. Явъя. За юу вэ Батраа? Оо сайн байна. За зуршлага сайхан уу? Сайхан үзэж байна да. Сайхан. За Батраа өөрийгөө товч танилцуулаач. Өрхийн бизнес эрхлэгч манай Батраа. Намайг Тав Гүлзгийн Баатраа гэдэг. Одоо өрхийн бизнес эрхлэлээд одоо 2 дахь жилдээ болж байна. Манайх одоо хаяг гэлгууруудыг дахин босруулах үйлдвэр ажилладаг юм хүн байна. За өөрийнхөө гэртээ гэртээ тий. Урд нь төрөөсийн газар ажиллаад одоо энэ жилээс одоо хөлзөйттэй өөрсдөө өрхийн бизнесээ хийх гэж ирж байна. За Баатрагийн бизнес хэдэн хүнд ажлын байр бий болгосон бэ? Ерөнхийдөө урд нь манайх төрөөсийн газар ажилладаг байхдаа чинь өдөрт 14-өөс 15 хүн ажилладаг байсан. Одоо энэ төрөөс биш өөрийн газараар ирчихвэл энэ ажлын байрыг нэмэх зорилготой байгаа. За тэгвэл Баатрагийнхаа өрхийн бизнестэй танилцъя. За. За. Манай өрхийн бизнесийн гол машин маань энэ байна. Буслах машин. Өдөрт 1 тонноос 500 бутлах чадaltaй. Онхоо маань энэ гэлгууруудыг энэ чинь энэ хаяг гэлгууруудаа ханаас за хаягдл цуглуулж авдаг. Одоо дэлгүүрүүдээс болон том юунадаас цэгүүдээс судалж авдаг. Тэгээд энэчээр жижигж бутлаад угаагаад үүрэл болгоход тулд угаагадаад ингэ дамжаад явд юм байгаамаа. Энэ дээр болохоор манайх нэг эцсийн бүтээдэг угаагадаад ирсэн гэлгууруудыг энэ машин дээр 250-аас 300 градус тайлуулад түүхийдээ үрэл хийдэг машин хөө дээ. Эндээс гарсан үрэл түүхийд маань эцсийн бүтээгдэхүүн үрлийн хэлбэрээр будаа шиг юм болгодог. Энэ үрлээр юу хийдэг юм бэ энэ дараа нь? Энэ үрлийг болохоор манайх одоо нэг цаашаа гэрээд компаниудад авч өгöd одоо энэ хогийн тор ахуй хэрэглээний тор гэх юм хогийн тор тасалбчтай авах гэх юм. Энэ хэлдэг. Гэлгууруудны хог аягдлыг дахин ашиглах боломжтой болгож ийн гэдэг чинь энэ бол ногоон бизнес биш үү тий. Тэгэхээр ногоон бизнес эрхэлж байгаа тань шиг хүнд одоо ямарваа санхүүгийн хөнгөлтэй зээл авах байдаг юм уу? Дэмжлэг тусалцаа ер нь ямар хөө байдаг юм бэ? За тиймэрхүү юм бос хаагдмал байх юм аа. За. Тийм нэг ногоон зээл яг юм хүн хөгжиж ихээр, явуул ихээр доорож нэг эргэлтийн өрөмг гэдэг дээр асуудалтай юм тийм билээ. Одоо жишээлбэл хорооноос дэмжлэг үзүүлдэг үү? Хороонд нэг орж тэгсэн чинь ногоон зээл тамрагт боломжтой гэдэг утсан чинь заавал тэн дээр нь бас нэг компани тамга банкны хуулга гэдэг бас нэлээд асуудал үүсдэг юм билээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал. Төлсөн байх шаардлагатай тий. Тэгэхээр ч одоо өрхийн бизнес хийж байгаа хүнд бол тэгэхээр ч бас хэцүү юм билээ чинь. Өрхийн бизнес хийж байгаа болохоор банктай харьцсан. Тэгээ дээрээс нийгмийн даатгал төлнөхээр олон хүний нийгмийн даатгал төгөр. Одоо бид нар ч өөрсдөө иргэд ашиг муутай болчихно. Зөв. Барь ажилуулснаас хүний дор ажиллаж ирсэн гэдэг шиг тийм болчих юм билээ. Болчих гээд байгаа. Тэгээд бас тэр нэг зээл мэйл хөөцөлдөхөд бас асуудал нь тэрлж юм байна. За. Тэгэхээр та өөрөө яваад зээл хөөцөлдөхөөс гадна жишээлбэл олон улсын байгууллагуудын бас нэг ногоон зээлийн юмнууд байдаг шүү дээ тий. Одоо Европын холбоо, Азийн хөгжлийн банк энтрийн бас нэг ногоон зээлийн тэн дээр ер нь очиж үзсэн үү та? Үгүй тийм юм орч явж үзэх. Очиж үзсэн боловч тэн дээр нь бас одоохондоо нэг мэдлэг дутуу гэх юм уу? Тэрүүгээрээ тэгээд явж чадах байна. Тэгэхээр хорооноос чинь жишээлбэл тань шиг ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүст ийм боломжууд байна гэдэг талаар бол мэдээлэл байхгүй гэсэн үг шүү дээ тий. Байхгүй. Яг ногоон зээл гэдэг нэг ирсэн. Тэн дээр очиж үзсэн чинь өөдөөс ам тагилхан тэрл юм байлаа. Одоо хорооноос жишээлбэл бизнес төлөвлөгөө гаргах байдаг юм уу те. Тэгээд төрийн албанаас авах энэ олон зөвшөөрлүүдийг ямар материал бүрдүүлдгийг тэгээ бизнесээ хэвийн үйл ажиллагаа явуул цаашдаа явахад банкны зээл одоо жишээлбэл ногоон бизнесийн зээлийг яаж авдгийг те. Ийм сургалтууд хийвэл сонирхох уу? Сонирхно. Тэр сонирхч тэндээсээ мэдгүй юм сурж авна л гэж бодно да. Одоо жишээлбэл чи одоо мэдээлэлээ ер нь яаж авч байна? Төрийн байгууллага дээр очиход
энийг аваад иргээл тэрийг аваад ирэхлээр дараагийнх нь тэрийг аваад иргээл ингээл цаг хугацаа Тэгээ цаг хугацаа алдаа. Тэгээд нэг болчоод ирэнгүүт өө тийм юм болсонгүй, ийм болсонгүй гэл асуудал өндөр их хад юм лээ. Тэгэхээр шаардлагаасаа илүү эхлээд мэдээлэл өгдөг бол тий. Тий, мэдээлэл өгдөг үл хариу л дөө. Тэгээд заримдаа хорооноос сонгоод өө тэр хорооны групптэй тавьсан байгаа. Тэндээс чад өөр хараарай л. Группээс хараарай л. Тэгэл тэндээс нь ухаар тэгэл тимний юм гэл тэлэрэнгуут л нийгмийн даатгал тим юм зөвшөөрөлтэй байвал болно л гэдэг. Гол их чинь тэгэхээр бүр нэг байгууллагаас биш ингээд төрийн байгууллагууд хоорондоо шийдэлтэй байдаг гэсэн шийдэлтэй яваад байгаа байхгүй. Түүнээс бол яг иргэдтэй тулаад харьцсан гэхэд бас чангалт байна. Өөр үйл ажиллагаа явуулахад тулгамдж байгаа хүндрэлтэй юмнууд одоо юу гэдэг юм? Хүндрэлтэй гэхээр одоо энд би нэг юуж ирээд нэг ажиллуулах гэсэн чинь тогны асуудал байна. За. Тог болон ажлаа тог татуулгасан чинь нэг тусгай зөвшөөрлгээд Тог татхад. Тий. Ааха. Тэдрөөс нь гарах гэж байгаа удчихад. Хэд хонжин жишээлбэл. Одоо сар гарсан болчихсон. Ой. Тэгээ нэг хүн тог тавьж өгнө гэсэн тэгэл одоохондоо. Одоо болтлоо баг. Байдгүй. Сар гарсан үлээчээл. Одоо тэгэхээр танах үйл ажиллагаа явуулахгүй сар байна гэж танаа ажилтангууд сар цалингүй байна гэсэн үг л. Тий, ажилтаа цалингуу. Дээрээс нь одоо нөгөө компани маань харьцдаг компани маань хүртэл өөр компаниас авах. Шинжилж юм эслүүсээд алдгал үүсээд байна хөө дээ. Тэгэл байж энэ. За одоо тэгвэл одоо жоохон сэдвээ өөрчлөе. Юу хуваараа бизнес өрхийн бизнес хийж эхлээд өөрийн чинь амьдралд одоо ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ? Өөрөө ингээд бизнес хийгээд өрхийн бизнес хийгээд явхад сайхан нь юу байдгийг? Ганц сайхан дураараа ажиллах шүү дээ. Хэр нь бол хүний доор биш өөрөө ажилуулад хүмүүстэйгээ зүг ажилладаг чинь таваар ажиллана. Тэр л гоё шин. Хүний доор ажиллаад одоо чи тэрийг энийг хийх гэж нэг тушаангуу ажиллачаал тэрийг хийж хүн цалингаа аваад явна. Хөгжих боломж байхгүй шүү дээ. Энийг хийгээд би яг дараагийн эцсийн бүтээгдэхүүн хийж чинь те. Одоо тэгэхээр дараагийн ээлжин чи үрлээрээ бас дахиад юм хийх боломж байх уу? Өөрөө энийг өргөж. Энэ өргөжчих юм бол би боломжтой гэж бодож байгаа. Угаасаа шууд одоо уутаа хэмжээний үйлдвэрлэлд гаргах гэсэн. Уутаа үйлдвэрлэлд гарах боломжтой. Ер нь. Анх яагаад энэ бизнесийг эхлэх санаа төрсөн бэ ер нь? Ер нь би анх Хавпласт компанид ажиллаж исэн. Тэгээд гэлгуудаа дамжиж анх гэлгууд яаж хийдгийг мэдсэн тэндээс. Тэндээс хийж яваад ажилласаа гараад ерөнхийдөө өөр уул уургаар төдөөж үтсэн. Тэгээд хамгийн ер нь надад ойрхон ч гэх юм уу. Анхнаас хийж ажилласан болохоор энэ гэлгуудаараа тагнуул бас зүгээр юм болоо. Дээрээс нь хог аягдлыг дахин боловсруулж яах гэдэг утгаараа бас байгаль экологид очсон. Тэрүүгээр утгаараа арай нааштай тусдаг. Тэгээд ер нь хувийн өрхийн бизнес хийх юм бас гоё. Би зүгээр ирээд анзаарч байгаа нь гэрийнхэндээ ч гэсэн цаг зарцуулах боломж их үүсэх юм биш үү? Тий. Хөдөө орнотгоор тэг цуг явж ийн гэдэг чинь гоё шүү дээ. Тий. Үр хүүхэдтэй бас цаг зарцуулах боломж үүсэж байна. Өдөр шөнөгүй цалин орлогын төлөө одоо өөр газар ажилладаг бол тий. Явахаас илүү гэрийнхэнтэйгээ ойрхон байх юм байна. Тэгээ төгжрээд авахгүй гоё юм да. Одоо төгжрэл гэж том асуудал болсон тий. Би чиний үйлдвэрүүд ажиллахаас өмнө таксинд ч явж байлаа жижиг дэрэгтэй. Тэгээ таксигаар явбал өдрийнхөө хоолыг боддог байсан. Онд би ажилласнаас одоо ер нь өөрөө тоног хөрөмж авчихсан байна. Дээрээс нь одоо галгаруутанд явах машин дэрэгтэй болсон байна. Ер нь хөгжцөл байна. Сүүл бодоод тэргээ харахад бол. Тэгэхдээ нэг орон гэрийнхээ талаар хөгжүүлэх өмөртлөө үйлдвэрийн талаар хөгжиж явсан байна. Тэгэхээр эргүүлээд би одоо гэр одоо хөчгөлөхтэй. Ерөнхийдөө үйлдвэр гэдэг хэтэрхий явцсан юм шиг. Наа чи тэгтээ айгу гоё л да. Ялчгүй би бас өөр хүмүүстэй уулзж хат яг ингээл компани сайжраад байдаг. Тий. Яг өөрийнх нь амьдрал бас нөлөөлж чадахгүй. Яагаад тэгж ийм ихлээр олон асуудлууд байна шүү дээ. Төр засгийн дэмжлэг дээрээс нь хаалт шахалт олон асуудлууд байдаг болохоор хүмүүс чинь тэг өдөр шөнөгүй бизнесийн төлөө яваад яг эцэстээ ингээд өөрөө эргээд харахаар бас компани сайжирсан мөртлөө яг аж амьдрал нь бах байдгаараа тий. Яагаад тэгж ийм ихлээр айгүй олон төрийн шат дамжлага асуудлуудыг давахын тулд өдөр шөнөгүй явж ийж бас ард нь гардаг тий. Эцэст нь бас эндээс өөртөө ингээд бизнес эрхлэхэд нэг юм өөртөө аваад үлдэх нэг тийм чи өөрийнхөө туршлагаас үүдэлтэй зөвлөмж маяг одоо зөвлөхөд одоо залуучуудаа одоо чи өөрөө чинь дүү чинь бизнес эхлэх чинь гэж бодоод хэрвээ дүү чинь бизнес эхлэх чинь чи яг юм өрхийн өөр юм байж болно өрхийн бизнес эхлэх чинь чи юу гэж зөвлөх вэ? Шаардахгүй байх хэрэгтэй юм билээ л тийм. Одоо нэг доорож нэг би одоо энд ажиллаулдаа гэхэд нэг тог мог нэг асуудал үүсгээд бол шал дэмий банкнаас зээл авлаа инглээ тэглээ гэл асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр тууштай зүтгөөд байвал ямцсан амжилтанд хүрэх юм байна. Үт юм байна. Тэгэхээр тууштай зөрөгтэй байгаараа л хэлээ да. За Батрагийнхаа цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бизнесээ улам өргөжүүлээд улам олон ажлын байр бүрдүүлээд ажил амьдралаа сайжруулад сайхан амьдрахыг хүсье. За баярлалаа. За энэ удаагийн
Анхны маань завгүй боргол влогт үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя.